Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 18 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлээр Панда байна. Make kindness your daily modus operandi and change your world. Annie Lennox. За өнөөдрийн маань перцепт бол илдэг байдлыг өөрийнхөө өдөр тутмын юу гэмдэ сеттинг тохиргоо болгоо тэгээд дэлхийг өөрчил гэдэг үгийг хэлсэн Annie Lennox-ийн талаар эхлээ ярьцгаая хэдүүлээ. За тэгэхээр Annie Lennox гэж хэн бэ гэхээр Scottish дуучин дууны зохиолч. Тэрээр 1954 оны яг Christmas-ийн өдөр төрсөн юм байна. Тэгээд ер нь бол Англид хөгжмийн түүхэнд хамгийн амжилттай явсан эмэгтэй уран бүтээлч гэж үзэгддэг юм байна. За тэгэхээр хэдүүлгийнх нь ингээл өдөр болгон сонсож байгаа перцептүүд бол яг нэг гол цөм хэсэг нь бүгд яг нэг тийм юу гэдэг ижил төстэй байгааг та бүхэн анзаарч иж магадгүй. За тэгэхээр өнөөдрийн бидний талаа ярих сэдв бол бусдад ийдэг байцгаая гэдэг сэдв байна. За тэгэхээр өнөөдөр та бүхний итгэл танд Панда яасан бэ гэхээр өглөө ингээ нөгөө ажил руугаа явж исэн. Би ч жоохон за нэг сайхан 50 гараад агаар салхинд алахыг да гэл чихвчээж аваад тэгээ жоохон нэг тийм подкаст маягийн юм сонсоо явж исэн юм л да. Тэгсэн харин нохоогоо салхилуулж исэн их хажууд нөгөө нэг одоо жоохон ингээ хилтгэхэр жоохон юу гэл ингэтэй нөгөө өндөр бурдуур дээр айчаад тэглээд унчихгүй юу. Тэгээд бүр өөстө нийл таас шороо нөө хувцас унруу шороо алцсан. Тэгээ харин бүр хүн яахын нөө юу гэмтэй. Нөө итгэл танд Панда яасан бэ гэхээр мэдээ шууд гараас унгаал аль вэ чи зүгээр үү яасан ийсэн гэж босгоол тэгээд та болгоомжтой яваарэ гэд үдэж өгсөн. За энэ одоо би яас яг юу хэлэх гээд байна гэхээр зарим тохиолдолд бид нараас гарч иж байгаа ийм нэг сайн үйл одоо нөгөө нэг юм инэрэнгүү байдлыг харуулсан үйлдэлүүд маань өөрөө нөгөө нэг автоматар гардаг үйлдэл болоод хувирчихсан байдаг. Тэгээд яг хүнд тусалсныхаа дараа бүр нэг амар гоё нэг цаанаасаа нэг гоё тийм хөнгөн цаашаага алхсан. За яг иймэрхүү байдлаар нэг өдрийг ялангуяа ажлынхаа маш завгүй ажлын нэг өдрөө итгэл танд Панда нэхлүүлсэн юм л та. Тэгээд ингээд бодохоор хүн ямар ч байдлаар таны эргэн тойронд юу ч тохиолдож болно. Том жижиг гэлтгүй бусдад ийдэг зан гаргаад хэрэг унсан болол босготон туслаад эсвэл бол зам асуухаар бол нэг цаанаас л хүмүүс заримдаа нөгөө нэг юм ингээл асуух гайлж чадахгүй ингээл нэг төөрч гисэн ингээ явдаг да. Тэр үед нь та хаашаа очих гэж байгаа юм бэ гэд ч юм уу те. Хэрэг мэддэг бол тэр газрын зааж өгөөд тэгээд ингээд нэг бусдаа дэм болоод туслаарай гэж итгэл танд Пандагийнхан зүгээс хүсэх байна. За энэ хүртэл ингээд сонсон сонсогчдоо доор Пандагийнхаа эможиг комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсэх байна. Тэгээд үүний дараагаар гэдэг юм уу та бүхэн ямар нэгэн байдлаар бусдад ийдэг зан гаргах, ийдэг үйлдэл хийх боломж гарах юм бол битгий өөр бусадхан туслах байхаа гэд үлдээгээрэй. Чи хөдөлж иж бусад хүмүүс ч гэсэн чамайг дагаад сайн үйл хийх, бусдад ийдэг зан гаргах тиймэрхүү зүйлсийг уриалан дуудахална. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. Та бүхний итгэл танд Панда байлаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.